дигнал болон түүний их талаар их дигналаар талаа хийсэн ABC гурвалжинд тус тойрог багтжээ. Хэрв ромбын хурц үндсэн 60 градус бол дээрх тойргуудын радиусуудын харьцааг олох гэсэн. За зүгээр болчих. За ийм хөө. Байгаад жоо. За ромб багтсан тойргийн радиусыг за энэ дотор багтсан тойрог гэж. Ромб багтсан тойргийн радиус. За дахиад за энэ аагч А Б С Д. За тэгэхээр их дигналаар талаа хийсэн гурвалжин тий. А Б С гурвалжны дотор нь бас тойрог багтсан байна. За эхлээд үл ингэ. За ромбын талын явтын А гэж үзчих. Тэгэх юм бол ингээд 4 А хань зүүх. 4 талнаас хань зүүх. За нөгөө талаас энэ бол ромбын хурц үндсэн 60 градус байна. Хурц үндсэн 60 градус. За энэ А гэсэн адилхан гурвалжин орой үндсэн 60 градус байдаг юм бол суурийн үндсэн бас 60 градус болох ёстой. Ингэснээр яг Б С Д бол 100 гурвалжин. 100 гурвалжин. За 100 гурвалжны хувьд за ОЦ буюу өндрийг шууд олж болно. 100 гурвалжны. Тэгэхээр үндснээ шүү дээ. Энэ А юм бол энэ бас 100 гурвалж А болно. Б-ийн урт нь А-тай үзсэн. Тэгэхээр одоо 3 А-тай үзсэн чинь 100 гурвалж байна. Тэрний өндөр нь буюу ОЦ-г 2-ны язгуурд 3 А квадрат. Шууд ингэ олж болно. За талбай нь S B C D. За 100 гурвалжны талын урт нь А-тай үзсэн байхад өндөр нь шууд ингэж олдно. Талбай нь болохоор 4-ний язгуурд 3 А квадрат. Талбай нь 4-ний язгуурд 3 А квадрат гэж олдно. Өндөр нь бол 2-ны язгуурд 3 А. За энэ дээр квадрат нөлөө үүссэн байна. За ийм байдлаар олдно. Тэгэхээр энэ хоёр томьёог бол ер нь шууд шийдэлцэх хэрэгтэй гэж. За тэгвэл одоо энэс би юу хэлэх гээд нэхлээр энэ тойргийн төртэй холбогдсон хэрчим учраас энэ бистрис байна. Энэ 30 байна. 60 градусын үндэс чинь 2 хоол 30 градус. За тэгээд одоо энэс ОЦ-д гурвалжны хувьд энэ ОЦ өндөр нь 2-ны язгуурд 3 А байгаа ш. Тэгэхээр ОЦ тал нь А-гаар илэрхийлсэн байна. Тэгвэл одоо би энэс энэ хариуц гэдэг чинь тэгшнэцгийн оройгоос татсан өндөр гэсэн үг. Тэгшнэцгийн оройгоос татсан өндөр. За би нэг юм бич. Тэгвэл ОМ гэдэг маань манад ОМ гэдэг маань энэ ромб дотор багтсан тойргийн хариуц гэсэн. Багтсан тойргийн хариуц А-гаар илэрхийлж. За тэгвэл ОМ-ийн урт гэдэг бол юу байх вэ гэхээр 30 градусын эсрэг орших градусд гертнуусын хагастай байсан. Гэдэг чанараас 2-ны ОЦ. Өөрөөр хэлбэл ОЦ-г 2 тугаар гэдэг чинь 4-ний язгуурд 3 А гэсэн. 4-ний язгуурд 3 А бол арай тустай байсан. За нэг нэмж өгч. Нэгдүгээр. Хоёрдугаар за одоо нөгөө ABC гэсэн гурвалжин тийм. Энэ гурвалжин дотор багтсан тойрог гэж бидний тойрог байна. Энэ гурвалжин дотор багтсан тойрог гэж чинь за энэ O дээр шүгсэн ийм тойрог байна. За тэгээд энэ бол юм лээ ABC гурвалжин багтсан тойргийн хариуц гэж чинь жижиг R гэсэн. Энэ жижиг R болж байна. За жижиг R-ийн оролтоо бол гурвалжин багтсан тойргийн хариуцыг олохдоо ийм юм байдаг да. Талбайг түүний хагас баримт тоол. Талбайг түүний хагас баримт тоол гэсэн томьёо. За энэ томьёог цааш шууд үзүүлчих. Талбай гэдэг маань ABC гурвалжин талбай гэдэг чинь ромбын дигналаар талбай хоёр тэнцүү хаслуу хаагдана. Хаслуу байна. За тэгвэл мөн энэ бидний ABC гурвалжин талбай ромбын талбай хагас байх юм. Нэг талаас. Нөгөө талаас BD дигналаар бас талбай хаслуу хаагдана. Тэгэхээр юу байх вэ гэхээр энэ талбай гэдэг бол үндсэндээ бол нэг юм байна л да. S ABC гурвалжин талбай бол S BC-тэй гурвалжин талбайтай хэлцүү. Өөрөөр энэ чинь яг гэхээр 4-ний язгуурд 3 А квадрат. Яг нь энэ чинь 100 гурвалжин талбай одоо томьёо шууд олж шин.
Тэгэхээр яг ABC гурсын талбай бол 4-ний язгуур 3 А квадрат болно. За одоо эндээс юу гэж хэлэх вэ? Периметр гэдэг юм. Периметр. За периметр чинь хагас периметр байна. Хагас периметр гэдэг нь юу гэсэн үг вэ? А энэ дээр энийг нэмээд дахиад энийг нэмээд энийг нэмсэнтэй гэсэн. Өөрөөр хэлбэл за би энэ тодруулъя. Юу гэхээр за ABC гурсны периметр гэдэг бол BC дээр AB-г нэмнэ. Өөрөөр хэлбэл 2 улаан. За OC дээр дахиад яг OA нэмсэн гэж. За тэгэхээр би энэ нэг юм мэдэх гэдэг л да. Периметр гэдэг бол 2 улаан, 2 хөхийн нэг. Энэ нэг хөх, энэ нэг хөх. За тэрээс хагас периметр гэдэг маань 1 улаан, 1 хөх гэж хэлж байна. Тэгэхээр хагас периметр маань яг гэхээр А дээр нэмэх нь ОЦ. ОЦ чинь өөр юм юм шүү дээ. 2-ны язгуур 3 А. Өөрөөр хэлбэл А-г хаалтын багчих юм бол 2-ны 2 дээр нэмэх нь язгуур 3 гэсэн ийм хэлтэй юм болно гэж. За одоо энэ хоёроос бид шууд түрүүний энэ томьёог бичиж тийм энэ томьёог бичиж аргач байгаа. Тэрнээс L гэдэг бол яг л S-ийн периметр. S чинь энэ периметр юм. За тэгэхээр 4-ний язгуур 3 А квадратыг хуваах гэж үүсгэж тавиад байраас 2 А2 дээр нэмэх нь язгуур 3. За энэс яг хөөхлөөр энэ А квадрат чинь А тавраад энэ чинь энэтэй болох нь 2 үлдэх. Тэгэхээр юу гэж хөөхлөөр А2 дээр нэмэх нь язгуур 3. Тэгээ энэ язгуур 3 А гэх юм. Язгуур 3 А. Энэ маань бол биш үү? Жижигээр гарсан. Энэ маань нөгөө том тойргийн хариуцлага. За энэ хоёр дөрвөн чинь байгаа энэ хоёр хариуцсан. Одоо шиг оронд багтсан тойргийн хариуцсан. Аагаар ингэж хэлсэн байна. За энэ А-д энэгээр талаа хийсэн ABC гурван чинь багтсан тойргийн хариуцвал Аагаар ингэж хэлсэн. Энэ хоёр хариуцлалтын харьцааг олгосон. Тэгэхээр энэ хоёрын хооронд нь одоо энийг энд хувач. За гэх юм бол L-ийг хуваах нь За энийг бичлээ 4-ний язгуур 3 А гүчин хоол энийг байршлыг урьдчилчихна. Язгуур 3 А за энэ ч дэше орчин гэхээр 2-ыг үрчин 2 дээр нэмэх нь язгуур 3. За энэ бол язгуур 3 А язгуур 3 А хураагдчихна 2-ыг 4-т ороход 2 үлдэнэ. Өөрөөр хэлэх юм бол 2-ны 2 дээр нэмэх нь язгуур 3. Тэнцүү. За одоо эндээс бол харьцаанууд энэ тоотоо тэнцүү. Гэхдээ манай тестэн дээр бол яг одоо харах нь тийм хариулт байхгүй байгаа учраас энийг жоох хувиргыг баг зэрэг. Харгалзан хувай. Нэг дээр нэмэх нь 2-ны язгуур 3. Ингэшш хооч ийм байна. За тэнцүү. За энийг цааш нь яг 2-оор үжи 2 тоо болгочих. Тэгэхээр ямар систем болох вэ? 2-ны 2-ыг үрчин юу болох вэ гэхээр энэ бол. За тэрийг би бичиж да. За ийм хэлбэртэй бичнэ. 2-ыг үрчин дахиад хооос 2-ыг бичиж. Тэгээд 1 дээр нэмэх нь 2-ны язгуур 3 гэж бичиж. Өөрөөр хэлбэл энэ хаалтан дотор байгаа зүйлийг энэ хүртэл бичсэн биш. Тэгээд 2 үүсч хувааж гисэн гэсэн. Ямар ч ялгаа байна. За тэрний дараа одоо яг гэхээр энэ 2-ны язгуур 3 гэдэг чинь нэг косинусын хэдэн градусын утга байх вэ гэхээр 2-ны 1-ээр нэг косинус 30 градусд 2-ны язгуур 3-аас утга авдаг. За тэгэхээр нэг косинус 30 градус гэдэг нь соличих. Тэнцүү утга. За тэгээд одоо энэ хаалтан дотор байгаа зүйл нь шүү дээ. Косинусын зэрэг уралт томьёоны нэгдлийн хэсэг ба. Тэгэхээр энэ 2-ыг үржин үнэндээ энэ хаалтан дотор хэсэг нь косинус квадрат 15 градустай тэнцүү байна гэж. Косинус квадрат 15 градустай. За өөрөөр хэлбэл би энэ томьёог бичиж байна. Косинус квадрат альфа гэдэг бол нэгдийн нөхөр косинус 2 альфа хуваах 2 гэсэн. Ийм томьёог байдаг. За энэ томьёоны 2 нийш үржүүлчих. Тэгэхээр 2-ыг үржих нь за 2-ыг үржүүлэхгүй шууд ингэж чинь. Альфагийн оронд 15 градусыг тавьж үзье. Косинус квадрат 15 градус гэдэг бол нэгдээр нэмэх нь косинус
15-20 орчим космос 30 градус хуваах 2 гэсэн. Өөрөөр хэлбэл энэ маань нөгөө түүний космос гэдэг 15 градус гэсэн үг гарсан. Тэгээд хоёрыг үржих нь энэ чинь космос гэдэг 15 градус. За энэ бол манай олох ёстой хоёр хариуцлагуудыг харьцаа болж таарлаа. За ингэснээр манай тестэн дээр бол 100 хариулт нь би хариулт болж таарлаа. За ингээд. За энэс дахин нэг зүйлийг сануулхад хэрвээ зөв гурвалжин өгөгдсөн бол түүний шууд өндрийг шууд томьёогоор бичдэг тийм талаар хэлдэг. Мөн талбайг шууд бичдэг байх хэрэгтэй. Тэгвэл одоо та бүхний бодлого бодох хурд чинь бас сайжирна гэсэн үг. За ингээд бусад зүйлүүд л одоо ингээд хагалзах хийх ёстой үйлдэлүүдийг хийсээр яваад ингээд энэ бодлого бодож дуслаа.